Амтанд хайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амттын ертөнц нэвтрүүлэг эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай амтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амтны дэлгүүр болон Монголдо шинжлэгдлээ Skytel компани ивэнттэйг ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Студид хөтлөгч Цогтоо Урна хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе Цогтоо. Өдрийн мэнд. За орчлон дэлхий бол мэдээж маш олон өнгөөр дүүрэн байгаа. Өнөөдөр энэ өнгөний тухай ярина гэдэг бол яалтчгүй нэг нэвтрүүлэг те бүхэл бүтний болгож одоо ярих юм онцгой сэдв байна. Тэгээ анхаарал татах тод өнгөнүүд те тухайн байгаа орчиндөө төгс ууссан зөөлөн өнгөнүүд анхаарал шууд татах одоо юр бусын одоо те неон тод өнгөнүүд гэж төрөл бүрийн өнгөнүүд байдгаа. Үүний цаана яг юу байна? За амьтад өнгийг олон янзаар ашигладаг. Зарим өнгийг нь бол бид нар бүр харж чаддгүй. Тэгээ бид нар ч нэг хүүхд байхасаа л энэ л нүдэрээ нөгөө нэг харж ингэж амьдарч ирсэн болохоор хорвоо ертөнцийг имэл гэдэг юм байна. Тэг гэж боддог байсан чинь амтан бүрийн одоо тэр нүдний онцлогоос шалтгаалаад өнгөнөөс шалтгаалаад эн чинь бас өөр одоо бас ертөнц харагдаж байдаг юм байна. Тэгээ амтад өнгөөр хосоо булаалдаж дайснаасаа нуугдах, за эсвэл одоо аюулын дохио өгөх, ер нь тэгээд энэ гариг дээр амьд үлдэх шалгарлын дүнд үлдсэн тэр өнгөтэй энэ өнгөн дунд бид нэр амьдарч байна. За бид ч одоо өөртөөхөө нөгөө харж байгаа өнгөөр төсөөлдөг байсан бол бусад амьтын нүдээр энэ ертөнц яаж харагддаг бол ямар учиртай юм болоо гэдэг яалчгүй одоо өнөөдөр сонирхолтой сэдв болох болно гэж найдаж байна. За энэ дэлхийн өмнөд хэсгийн ойд дэлхийн хамгийн гайхалтай бүжгүүдийн нэг толиулахад тайзан дээр тоос шууд цуглацгааж ирээ. Эр тоос баруун зүүн ингээ бэлхүүсээ хаялан байгаль дээр харж болохоос хамгийн гайхалтай эдүүдийн нэг болох 180 см урт хүрэх тэр сүүлнийхээ өдүүдийг дэлгэн босгоод ингээд чихэлж хөдлөж байна. Тэгээ урдаас нь харвал 100-аас 155 өнгөт нүд ховсдох мэт. Одоо тэр нөгөө өд болгоно нэг нүд гэж тоологддог. Ягаад гэвэл тэр нөгөө чимэглэл нь нүд шиг харагддаг болохоор тэгээ 100-аас 175 ширхэг хүртэл байдаг байна. Ямар олон тав бай тий. Тэгээд яагаад ийм сайхан өд сүдтэй өнгөтэй болвоо гэж хариултыг нь эм тогсол сайн мэднэ. Эр тогсны өд гоёмсог тод сайхан байх тусмаа олон ховслох нүд байх тусмаа эм тогс тэр эрд илүү их татагддаг байна. Тэгээ энэ сайхан өнгөлөг урт өд сүдийг авч явах нь өөрөө эм шууга татхад ашигтай юм шигч бас айгүй золиос гаргаж байгаа. Ягаад гэвэл энэ 180 см-ийн урт юмыг ингээд байнгын аваа явж яах гэдэг чинь хүнд ачаа болдог гэсэн үг. Тэгээ ангууч амьтад баригдах эрсдэл нь илүү болж идэг. Одоо дэх үед бас нэг айл болгонд нэг тогсны өд байж идэг гэсэн тий 180 санж хүрнэ гэдэг чи одоо бүр надаас өндөр. Гэтэ яг одоо тэр сүүлээ дийлгэж байгаа тэр тогс шувуу тий одоо ийм орон зай хэрэгтэй тэр нь ингэ дийлгэж байгаа нэрээ бүр ингэ сэтгэл хөдлөм гоё харагддаг шүү. Бүр яг л нэг ховсдож байгаа юм шиг ингэ бүр тий яг үлгэрийн юм шиг тий. За тэгвэл яагаад өнгө анханасаа ийм чухал болсон юм болоо бид энэ асуултын хариултыг ойлгохын тулд одоо бүх түүх эхэлсэн тэр цаг руу очие. За дэлхийн ертөнц нөгөө амьдрал гэдэг чинь нэг усанд үүсээд тэгээ дэлхий чинь нөгөө хөвдөр бүрхэгдээд гэдэг юм уу ингээл эхэлж байгаа. Мэдээж тэнч одоо олон өнгөн юм алга ба штэ. За 700 сая жилийн өмнө бол манай гарыг одоохоноос хамаагүй өнгө муутай хар бараан тэгээ нэг тийм байсан байна. Тэгэхээр чин дагаад нөгөө тухайн цаг үед амьдарч байсан амьтад харах өнгө байхгүй болохоор өнгө ялгдаггүй байжээ. Тэгэхээр одоо аажмаар дэлхийч улам өнгөлөг болж номо цэцэг энэ төр чин бүр сүлд бас ургасан байдаг те. За амьтад ч өнгийг ялгах чадвар нь сайжирсан байдаг. За энэ чадвар бүрэн боловсрсон жимсийг түүхийхээс нь одоо ялгах гэх мэт амьдралын чухал хэрэгтлэх хүн болон хөгжиж өнөөгийн гайхалтай өнгөлөг дэлхий бүтсэн байна. За динозавруудын хамгийн ойрын хамаатан болох энэ шувууд хөхтэй амьтнаас төрүүлж үүссэн байдаг. Тэгээ хамгийн ихэнд үүссэн хөхтэй амьтад динозавруудын одоо энэ ноёрхлын үеийн үед амьдарч байсан болохоор тэднээс дайж одоо айдаг байсан болохоор шөнийн идэвхтэй байсан байна. Тэгээ шөнийн идэвхтэй амьтдын хувьд өнгө бас тийм ч чухал зүйл биш. Иймд тэд ч мөн одоо хар бараа өнгө муутай юмнууд байж одоо дийлийнх нь ч тиймэрэл байна. Одоо начиг гэж. Дийлийнх нь одоо хар бор газрын өнгнүүд гэхдээ мэдээж онцгой юмнуудаас байна. Тэдний нэг нь баруун Африкийн Габоны ойд амьдрах мандрил нохоос армагчин. Тэд том сүрэг үүсгэн амьдардаг. Сүргийн дийлийнх нь эмэгчин болон зулцгнууд. Эднэр бол нөгөө бараан бор өнгөтэй. Харин ер нь арай өөр. Эр мандрил багада хавтгай хар бараан юм нүртэй байжгаад
тэдний судсаар одоо юм тестостерон эрт аавар одоо юм урсаж эхлэх тэр цагаас эхлэн нүүр нь тод өнгөрж өөрчлөгдөж эхэлнэ. Тэд үржлийн насандаа 6 таатаа хүрч сүргээ орхин явах ба тестостероны урсгалын дагуу тэр царайны өнгө нь хэр тод байх чинээгээр өөртөө олон юм түүнийг дах сүрэг хурааж эхэлнэ. Тэгээд дэлхийн бүх сармагчдын төрөл зүйлээс хамгийн том нь болох эр мандрил сармагчин 30 кг-ийн давтдаг төдийгүй сармагчинд байхааргүй айц сүргэм хүч чадалтай. Үүнийг нь тэдний нүүр бас бөхснийх нь хурц, улаан, цэнхэр өнгө нь шууд илэрхийлдэг. Тэгээд мандрил сармагчны нүд яг биднийх шиг өнгө сайн ялгадаг ба эр сармагчны тэр өнгө хэр тод байгаа нь түүний эрүүл мэнд хүч чадалтай шууд хамааралтай юм статус нь болж өгдөг. Тэгээ зарим том сүрэгт хид хідэн эргчин одоо байх ба үргэлж хин хамгийн хүчтэй вэ, хин одоо статус өндөртэй вэ гэдгээ ингээл булчин өнгө өдрөө ингээд бие биендээ гайхуулаастай байж идэг. Тэгээ заримдаа өрсөлдөөн жоохон ширүүсэж зодон болох хэдий ч тэрнээс наагаар бол хоорондоо ингээд шүд мүдэ харьвалтаал эсвэл ингээл өнгө булчингаа гайхуулцаал байж идэг байна. Нэг араатны хаан арслан дээр гардаг те. Жохон бахтай нэг нүрэ бутцсан сармагч юм болов уу гэж боддог байсан чинь одоо тэр өөрийнх нь байгалийнх нь өнгө гэхээр бас гайхалтай гангаан амтан байгаа шүү. Тэгээ нүүрнээс нь гадна бас одоо өгдгөн тус газарна. Бас их өнгөлөг юм аа тэгээд үнэхээр тэгээ эмгчнээ татдаг гэдэг байгаа үсээс. Тэгээд сармагчид өнгийг хүн шиг сайн ялгаж байгаа ч гэсэн ямар ч хөвгтнөөс одоо хамаагүй илүү ялгах чадвартай амьтад бол шовоод байдаг юм байна. Тэгэхээр тэдний энэ чадвар төрөл зүйлээс нь шалтгаалan өнгө ялгах чадвар нь янз бүр мэдээж байна. За тэдний бие биесээ мэдээ өгөх зорилготой тэр өнгнөөс нь хэр сайн гэдгийг нь одоо харж болно. За бэлцүүхэ шуу гэдээ байгаа. Тод өнгийн цэцэгний тоосоор хоолддог болохоор маш сайн өнгө ялгадаг нөгөө харилцаж байгаа юмтайгаа хамаарат байна. Гэхдээ ганц хоолой болохоос гадна өнгийг хосоо ойлгох зорилгоор ч гэсэн ашигладаг. Тэг ихэнх бэлцүүхаан төрөл зүйлүүд жилийн одоо бүх үед цэцэг тоосон дуустдаггүй энэ Өмнөд Америкт байдаг бол цөөн хідэн Хойд Америкийн баруун өмнөд хэсгийн цөлд тархсан байдаг. Тэг Өмнөд Америкт бол бас их олон эндемиктэй сонирхолтой амьтад ингэж байдаг. За сонорын цөлийн уудам орон зай дунджаар 4-4.5 г хэмжинтэй өчүүхэн бэлцүүхай хосоо олж харна гэдэг бол тун хэцүү те. Гэхдээ одоо асуудал болгон шийдэл байдаг гэдэг шиг одоо Костагийн бэлцүүхай өдөр тутамд анхаарал татахгүй тулд гэлтгансан өнгөө нуугаад одоо нүүрэнд нэг юм гэлтгансан бэлэн одоо тэр нэг баг шиг юм байгаад байгаа байхгүй. Тэрийг ингээд нуусан одоо байдалтай тэр нь ягаад гэвэл нэг махчин амьтдын анхаарлыг татаад байна те. Тэгтээ яг нөгөө нэг эмгчэнтэйгээ эвцэлд орох үедээ эмгчингээ одоо өдөх үедээ гэх юм уу те хос хайх үедээ харин гэрлийн өнцгийг тааруулж гэлэлцсэн нил ягаан өнгийн нүүр хүзүүн хэсгээ ил болгон ингэж харагдуулдаг. Бараг л нэг юм маск хаанаас гараад ирв гэмээр те үлгэрийн юм шиг ингээл гараад ир. Тийм зохиомл амьтан шиг те хүүшээ нөгөө шуу биш үү мөн үү гэж гэмээр те. Тэгэхээр нөгөө тэгж бас гэлтгнуулж байгаа нь бас их учиртай. Бэлцэхой шуу маш хурдан ийм темптэй амьдардаг тул эм шувууга маш сайн анхаарлыг нь татаж байж тухайн үйл явцыг одоо амжилттай явагдана гэсэн үг. За тэг яг нөгөө нэг нарны тусгалаа яг зөв өнцгөөс нь ингэж харуулж иж тэр нь гэлтгнах юм билээ л те. Тэрнээс хөл нөгөө нэг тэр нар мартаага өөрөө харьцахгүй юм уу гэлтгнуулахгүй гэвэл бас гэлтгнуулахгүй байж чадаад байгаанаас те нартай харьцаж байгаа нь айгуу тийм бас мундаг санагдсан. За түүний өнгө бол шувуу байтугай ямар ч амтан бүр өөртөө татхаар бүр ингээд ам ангаймаар одоо шинэ жилийн үдэш харанхуй тэнгэр цацрах саливч шиг тэгж одоо гайхалтай харагддаг. Би бараг тэрэнд ингээд найрагдаа явчихгүй. Тэгээ үнэхээр үзэсгэлэнтэй бас ингэж харагддаг. Тэгээд одоо зүгээрс нүрээ өгөө зогсоод байхгүй. Агаар дээр гэрлийн өнцгөө хадгалангаа одоо тэр гэлтгаж байгаа өнцгөө яг хадгалах нь шүү дээ. Тэгингээ одоо хоёр тийшээ биеэс хавлуулж ингэж бүжиглж эмгчингөө одоо өддөг те. За харин эм шууны бол одоо сонжих, сонгох, шинжих нь одоо удах тусам энерги нь алдаад жоох ядардаг. Нөгөө секундэд хичнээн дэвжээдэг болохоор. Нөгөөт нь удаан хараад ах мал аяга хэцүү байдаг байлгүй. Хурдлаач ээ гэдэг. За гэтээ энэ одоо энэ бэлзуухан шуутай гэтээ энэ одоо энэ харанхуй шигүү ойдохох шувуудын хөдөлмөртэй харьцуулагдахад бас арай хэцүү. Шинэ гүний ширэнгөө ойд мод бол 30 м гаруй өндөртэй ургана. Тэгээ тэдний мөчр навчаас ойг нэлэнхүүд нь бүрхэд харанхуулчихна. Гэтээ хаяа нөгөө үүлэн цаархад анаар гэдэг шиг яг модтыг нэвтрээд ороод ирэх нар нэвтрээд ороод ирэх үе бас байна. Энэ үед
амьтдын ертөнцийн бас хамгийн авьяаслаг бүжигчдийн нэг болох нэг амьтан тайзаа засаж эхэлнэ. Энэ амьтны нэрийг бол Деважингийн шувуу. Тэгээ 30 зүйлийн Деважингийн шувуу байдгаас одоо ярих гэж байгаа нь болохоор Magnificent Bird of Paradise буюу одоо орчуулбал гайхалтай Деважингийн шувуу гэж очирлуулна. Тэгээд тэр тоглолтоо эхлэхээс өмнө тайзаа бүхэлд нь одоо цэвэрлэж хэрэггүй навч, мөчөр, өвс бүгдийг нь зайлуулна. Учир нь тухайн тайзан дээр өөрөөс нь өөр анхаарал татгуй зүйл ерөөсөй байх ёсгүй. Ялангуяа түүний цээжтэй адил ногоон өнгийн зүйлс. Тэгэхээр одоо өвс одоо тийм хөвд мөд тиймэрхүү юмныг бол өстой үзэхгүй. Тэгээд тайзан дээр зөвхөн ойн бор хөрс болон үзэсгэлэнт 92 л байх ёстой. Тэгээд тайзаа зассан тэрээр одоо үд сөдөө янзалж өөрийнхөө хамгийн төгс хөлбөр дээр авчина. За одоо тэгээд үзэгчтэй дуудана. За манайхаа тоглолт эхэллээ шүү гэдээ дуудах нь. Тэнгүүд үзэгчт нь ганц им шуунаас гадна баахан залуучууд хүрээд ирнэ. Тэр нь болохоор нөгөө 7 нас хүрээгүй арай өнгө муутай байгаа нөгөө балчир ир шуунууд. Тэгээд им шувуу түүний үзүүлбэр өнгөт үд сөдийг эгц дээрээс нь бүр яг ингээд эгц дээрээс нь тунчиг нарийн шинжин. Ир шувуу өдөө бөөвөл гэж аль болох олон хүн ингээ харуулсан дугуйр хэлбэрт орон цацагт шар малгай өмссөн юм шиг болно. Зурган дээрээ бүр шал өөр амтан шиг харагдчих тийм. Тэгээ судлаачид өмнө энэ үйл явцыг дандаа нөгөө хажуу талаас нь л харж ирсэн болохоор баг энэ үзүүлбэрийн 90% нь хараагүйтэй ялгаагүй байдаг байсан байна. Учир нь эгц дээрээс нь ингээ харах юм бол им шувууны өнцгөөс энэ дугуйрлсан ирийн өмссөн шар цацаг, тод ногоон бие, энэ неон өнгөтэй ам, бас цэнхэр толгонууд гээд бас дээрэс нь сүүлийн хоёр урт цацаг гээд үнэхээр л юм үзэсгэлэнтэй тийм шоу байдаг ахнаа. Тэр ам нь бас неон байдаг нь юу вэ? Ямар юм гоё тод өнгийн тий. Хамгийн тод өнгүүдийг бие дээр наацсан юм шиг л тий. Тэгээд амт бүжиглдэг бас энэ үзүүлбэрүүд их түгээмэл байх юм тий. Шувууч байсан бүжиглээ, аалцж байсан бүжиглээл ер нь янз түгээмэл байх юм. Тэгээ бүжигээ бараг л нөгөө нэг хүний темптэй хийж байгаа юм шиг тий ингээд тоолоод хийж байгаа юм шиг их сүрхий бүжиглцгэх юм бэлээ. Манай ирчүүд бас хүүхнүүдийг эргүүлэхдээ ингэж бүжиглдэг байлоо яалаа тий. Илүү амжилттай байх магадлал нь өндөр тий. За шоудын өнгөний тоглолт одоо өндөр түвшинд байгаатай адил шавжнаас ч бас одоо дутаад байхгүй байна. Жишээнүүд эрвэхээ чинь бас шавж гэж авдаг. За тэд ч мөн адил олон янзын өнгө хэв маягтай байдгийг бол бүгдээрээ мэдэн цэцэг шиг амьттай байдаг. За эрвэхийн далавчийг томруулаад харвал жижиг хайрснууд байна. За тэр хайрснуудын зарим нь өнгөний нөсөөтэй байдаг бол зарим нь гэрлийг ойлгуулж гэрлийн өнцгөөс шалтгаалж өөр өнгөийг ингэж үүсгэж байдаг. За харин бүр зарим эрвээх нь болохоор бидний нүдэнд үл үзэгдэх өнгийг ашигладаг. Тэгэхээр одоо эрвээхнүүдийн хооронд юу болж байгааг бид нэр ингээд огт мэддэг боломжгүй байдаг. Бүр мэддэг юм байна л тий. За зуны сайхан өдөр олон өнгийн цэцгэлсэн гэж тод харагддаг. Гэхдээ энэ тод өнгнүүд биднийг татах зорилго бол байхгүй. За харин тоос дамжуулах, шавжийг дуудах, анхаарлыг нь татах зорилготой. Одоо цэцэг гэдэг чинь нөгөө ургамлын үржлийн эрхтэн гэдэг байгаа шүү дээ тий. За гэхдээ шавж тэр дундаа эрвээхээ тэдгэр цэцгүүдийг биднээс одоо мэдээж огт өөрөөр хардаг. За хит ягаан туяагаар хардаг. Цэцгэс хүртэл одоо шавжинд зориулж хит ягаан туяанд л харагдах ингэж өнгөнүүдийг үүсгэсэн байдаг байна. За нэг жишээ авч ярив. Зүүн Австралийн дөхөх Blue Moon Butterfly буюу одоо цэнхэр саран эрвэхээ гэж ирнэ байна. Тэгэд хүний нүдэнд бол нэг тийм онц усны хідэн толготой юм бордоо эрвэхээ нэг өнгө муутай ингэж харагдаж байгаа. За харин тэдний харах өнцгөр бол хит ягаан туяагаар камераар ингэж ашиглаж харах юм бол түүний толтнууд нь бүр цэнхэр туяарсан сар шиг бүр гэлтгэнсэн ингэж нөгөө нэг гайхалтай шал өөр юмтай болчихж байгаа юм чинь тэр өнгө мөнгө хэмээн өөр харагдахаар тий. Тэгээ хэдий чинээ тод байна, төдий чинээ одоо тэгж анхаарлыг татдаг нэг эм эврэхээ бас нэмэх нь одоо ангууштай ч гэсэн бас адилхан татчихж байгаа. За гэхдээ би гүйтсэн хойноо 2-4-7 хоногийн настай эрвэхээ хувьд ангууч амтны эрсдлийг одоо үл хайхран гоёмсог далавчаа гэлзүүлэн одоо дэвсээр хит ягаан туяа бол шавжинд харагдагч хүнд харагддаггүй юм гэрлийн одоо спектрийн гайхалтай юм нууц хэсэг байдаг. Тэгээд зөгийн эрвэхэ зэрэг энэ шавжинд болохоор нүдний торлог бүрхөвч омотите гэдэг байгаа. Энэ нь болохоор UV гэрэлт мэдрэмтгий тусгай юм фото рецептор эсүүдтэй учраас тэд нар чинь тэгж хараад байна тий. Тиймээс тэд ингээд цэцгийн дэлбэрэн дээрх хит ягаан энэ зураглалыг харж чаддаг. Тэгээд хүний нүдэнд энгийн цэцэг им
жигд өнгөтэй цэцэг харагдаж байгаа боловч одоо зарим шавьчны нүдэнд бол яг цэцгийн төв рүү ингэж чиглэлсэнтэй зам заасан ийшээ ороод одоо тоосоо өртөөгээрэй гэж байгаа юм шиг ийм тэмдэглэл маркийн одоо болж харагддаг байх нэ. Бүр яг хава хар шүн хавар шүн хидэд тэргэл сар хідэн тэргэл сар ингээ гараад ирсэн юм шиг өстэй гоё юм тийм. За сүүлийн үеийн судалгаагаар зарим амьтад мөн бидний мэдэж чаддгүй гэрлийн өөр ус шин чанаруудыг бас хардаг болох нь ил болж байна. Нарны гэрэл олон чиглэлд ингэж жижиг буй туяануудаас бүрддэг. Харин туйлшруулсан гэрэлд эдгээр туяанууд зөвхөн нэг чиглэл чичирнэ. Гэрэл нь ус зэрэг юм гялалцсан гадаргуу дээр ойх үед туйлшруулсан гэрэл болж харагддаг. Харин биднээс ялгаатай нь зарим амьтад ийм туйлшруулсан гэрлийг харж чаддаг бөгөөд тэд үүнийг олон янзаар ашигладаг байна. За тэдний нэг жишээ нь бол Австралийн хойд хэсгийн одоо хөвөөгөр далайн хөвөөгөр амьдардаг антен шиг нүдтэй фидлер хавч. Тэд ойрын зайд хосоо татах, тулалдах, идэх юмаа хайх гээд нүд нь өнгөтөр бол яг бид нартай адилхан өнгөтөр харна. Харин холын зайд юмсыг харахтаа туйлшруулж харддаг тийм чадвартай. Энэхүү харах өнцгийг нь тайлбарлавал гэрэл ойлгуулдаг зүйлс цав цагаан цаас шиг харин гэрэл шингээдэг зүйлс тод харж хэрнээ шиг ингэж хоёр ялгарч харагддаг гэсэн үг. Энэ чадвараа хаана хос маань байна, ангууч шүү тэнгэрээс одоо над руу ирж гэнэ үү гэх мэт одоо энэ мэдээллүүдийг харах тэр боломжийг нь олгодог айгүй чухал хэрэгсэл нь болж өгдөг байна. Тий. Бас энэ сонио авчуу те нэг тал нь бүр хитрхи том юм шиг те би энийгээ харж байгаа нь болохоор бас өөр өнгөөр хараад байна те. За газар дээр өвг олон янзаар ашиглагдаж байна. За далаач гэсэн одоо бас адилхан одоо өөрөөр явж идэг. За Австралийн шүрэн арлын гүйхэн хэсгэр олон янзын ингэж өнгөөр ингэж тодрон харагддаг. За тэндэхийн орсон суугчид өнгийг өстой тултал ашигладаг гэж хэлж болно. За гэрэл ус хэр зэрэг нэвтэрдгээс шалтгаалаад одоо тод улаан загаснууд доошлох тусам зүгээр юм бараан өнгийн загас шиг тэгээ улаан өнгө нь доош болгоцсон харанхуй болоод байгаа учраас гэх юм уу бараан болж харагддаг. За харин цэнхэр шар өнгөнүүд хамгийн сайн нэвтэлдэг тул одоо хэдий доошлсон ч гүнд байсан ч өнгө нь бол одоо хэвийн ингэж харагддаг байна. За усны мандалтай ойр амьдрах загаснууд бол өнгийг маш сайн ялгаж чаддаг. За харин зарим нь хит ягаан туяагаар бие биесээ хардаг. Ингээл надад гоё бүр ингээ сонирхолтой санагдаад байгаа байхгүй тий. Бидний нөгөө харахгүй юм тэд нар харж байгаа гэж бодлоо. Төсөөлж болохоор үзэн. За бидний нүдэнд бол яг ижлэгээ харагдаж байгаа нэг юм хоёр шар загсыг хит ягаан туяагаар ингээ харах юм бол бүр шал өөр хээ толвтой. Тэгээ хоёр өөр зүйлийн загас байх чинь юм магадaltaй байдаг. Тэгэд энэ тэднийг энэ ангууч амьтдынхаа анхаарлыг татахгүй тий одоо бид нар шиг хүмүүс бол ингээд нэг тоож харагдсан шарал загасаа гэтэл нөгөө загас маань одоо тийм дахин давтагдчихгүй хээтэй тий шал өөр загас байж идэг. Одоо өөрсөндөө бол харин хит ягаан туяагаар одоо харагчдад харагдах нууц код мэт дахин давтагдчихгүй хээ бүхий ийм өвөрмөц загаснууд байдаг байна. Тэгэхээр одоо надад бүр гайхалтай санагдаад байгаа ба. Тэгээд үнийг харамсалтай нэг бид нар харж чадахгүй тэгээд техник технологи хөгжиж ийж одоо саяхан л те энэ загаснууд чинь би энийг шал өөр өнгөөр харж ядг юм байна шүү тэгээд яг ижил юм шиг харагддаг байсан загас шал өөр хоёр загас байсан байна. Энийг бас нөгөө манай загасчд мэдүүлэл айгу хэрэгтэй мэдээлэлээ би юм шиг санагдлаа. Одоо гүн нууранд шар өнгийн өгөөш ашиглавал илүү зүгээр юм байна ч гэдэг юм уу. Зөв. Тийм шүү. За тэнгисийн оролт бүх тэнгисийн хамгийн өнгөлөг амьтан болох peacock mantis shrimp буюу одоо шууд махчилж орчуулвал тост мөргөлжин сам орхоо гэж амьтан байдаг олж болно. Энэ амьтан маань 400 сая жилийн турш дэлхий дээр орж буй одоо 9 шидэн бүрдсэн одоо тийм амьтан байх нь. Түүний нүд нь амьтны ертөнцид бүх амьтны ертөнцид одоо гойд онцгойдоо орно. Учир нь 360 градуст ийм хоёр тал руугаа салангад харж чадна. Тэгээд бидний нүд 3 ийм өнгө хүлээ авагч эстэй бол тэднийх 12 төрлийн өнгө хүлээ авагч эстэй. Тэр 12 болгоно нь тусдаа тархи руугаа холбогдсон юм одоо юм шугамтай. Тэгэхээр маш хурдцтай өнгийг боловсруулж хардаг гэсэн үг. Тэгээд мөн фидлер хавч шиг юм гэрлийн туйлшрлалыг ч мэдэрнэ. Тэгээд тэрнээс илүүтэй бүр хит ягаан туяад гэрэлдэх толгонуудыг ч бие дээрээ үүсгэсэн байдаг. Тэгээ энүүгээрээ хосоо татах, өөрийгөө аюултай гэдгийг илтгэдэг тийм чирэгсэл нь болж өгдөг.
Тэгээ харааныхаа бүх чадвараа ашиглан тэрээр амьтны ертөнцийн дэх хамгийн сайн ангуучдын нэг гэж бас онцлогддог. Гэхдээ энэ цолыг авахд түүний одоо энэ амнаас гарч ирдэг энэ боксчны бэлэн өмсцэн гар шиг юм эргэтэн нь чухал ач холбогдолтой. Энэ эргэтнэрээ одоо дэлхийн хамгийн хурдан цогтөг амьтан гэж бас хэлэгддэг. Энэ цогцолт нь 23 м/сек буюу одоо амьтны ертөнцийн хамгийн хурдан цогцолт. Хамгийн шүүр тий. Тэгээд одоо ийм нэмгхэн аккорд хийчих юм бол шилэн нэг цохол гараад ирнэ. Тэгээд гөрөөгөө одоо хавч мавчийг барьж байгааг нь би ингээ үзчихсэн чинь ингээд маш хурдтай ингээ цогцож байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хавчин ингээ зүв зүгээр юм шиг ингээд нэг цогцсон болоод тэгээ нэг тэр нь slow motion-оор бичигдсэн одоо удаашруулж бичигдсэн бичлэг. Тэгснэ зүгээр юм шиг болонгод мөрн ингээд шууд нэг гар нь ингээд шууд салаад өмчиж байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг буудуулж байгаа юм шиг. Харж амжихгүй байдээ гар хурууг нь салж байгааг нь харж амжихгүй мөчийн те тэгтэлтэй. Гинт ингээд салаа өмчиж байгаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулна. Би энэ шримпиг ста анх сонсоод минь бүр ухаалдаж унаад тий 6 хүүхэн хараатай тэгснэ амьтны ертөнцийн хамгийн хурдан цогтөг тий тэгсэн нэг цогцолт нь шууд үхлийн аюултай буудуулж байгаа юм шиг юм бол тийм шүү дээ. Нүд мүдэн тэр хөдөлж байгаа нь бүр ич хийдин. Тэгээ өнгө нь яатсан өнгөлөг юм бэ нэрээстэй. Сонь гоё амтан байлаа бас та бүхэн маань энийг тусдаа судлаарай тий. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгүүр ивент тэтгэж ажиллаж байна. Тэгээ аль биесны эрхтэйгээр оруулж ирдэг тэжээр амьтны хоол нэмэлт тэжээлийн Kitchen Flavor брэндтэй хамтран ажилладаг юм аа эднийх. Тэгэхээр ихэнх амьтны хоолны агуулмж нь өнгө амт оруулагч будагч бодис үр тариа болон урмлын гаралтай уураг ашиглаж үйлдвэрлэдэг байсан бол Kitchen Flavor эрүүл мэндэд ээлтэй сайн чанарын эслэг амьтны гаралтай уураг буюу жинхэнэ махан хоолыг ингэ санал болгодог. За дэлхийн нийтэд нүүрс усыг үр тарианаас бус сайн чанарын ногоо ургамалж хэхэрлэгт хүнс зэрэг хүнсээр дамжуулан авахыг ингэж дэлхийн нийтээрээ зөвлөх болсон юм байна. Тэгэхээр үр тариагүй сайн чанарын ургал хэрэглэх дэглэм дэлгэрч байна. За энэхүү хоол нь хотоод гэдгийг чочроохгүй сайн чанарын тос одоо махны ураг хүнсний дарааны ногооноос гаргаж авсан нүүрс усаар баялагтвал соёлын хоолтой адил ижил шимт хижээлтэй эрүүл хоол. За бид нар ч нөгөө амьтдаа л тэгэл эрүүл сарвал тэг хөөхөн ингээд байж яхахыг л хүссэн шүү дээ. Тэгээд нэг ямар хоол моолнд таалагдж байгаа дуртайг нь мэдэхгүй зөвхөн зориултын хоол өгөхтэй байгаад байдаг. Өмнөөс нь намсч үзээд гой муухайг нь хэлж мэдэхгүй учраас одоо яг л одоо дэлхийн жишгийг дагсан аль биесны эрхтэй одоо ийм дэлгүүрүүдийн хүнсийг сонгодог. Тэгээд эднийд бол одоо муурны гоо сайхны хоол, бөөр шийсний замын өвчлөөс урьдчилан сэргийлэх хоол, насан турсан муурны хоол, зулцган муурны хоол, гөлгөний хоол, насан турш нохой, за баг үйлдвэрийн нохой, Антарктид гэрэл гэдэг одоо том болон жижиг үйлдвэрийн одоо тий бас нэг юм сонин содон үйлдвэрийн нохойтой хүмүүс хүртэл нэг хоол тэжээлээ авахд бас асуудал үүсээд идэг бол та бүхэн Facebook дээр Kitchen Flavor Mongolia гэж латинаар бичиж дагаад аваарай. Тэдний бас олон сонголттой байлээ. Холбогдох хүчний дугаар нь 7749 Тэг8 Тэг8 93 Тэг5 Тэг8 Тэг8 гэсэн утсаар та бүхэн маань холбогдох боломжтой. Тэгээд амьтны ертөнцийн нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажилладаг танай байгууллагт баярлалаа. Амжилт хүсье. Сонссон чинь миний шүлс ялгараад байгаа юм шиг. За газар дээрч усан доорч гэсэн өнгө гэдэг маш чухал ач холбогдолтой. За амьтдын өнгө үүрэг за хаана амьдэрдгээс нь шалтгаалаад гадна заримдаа бас юу иж уудгаас нь ингэж шалтгаалж өнгө нь өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр одоо дэлхий дээр 6 зүйл фламинго гэд маш одоо бас үзэсгэлэнтэй гоё шоу байдаг. Монголоор бол наал шоу гэдэг. Тэгээ бүгд ийм шүлтлэг, давсархаг амьдрахад тэмч таатай биш газруудад ингэж үржилэн явагддаг. За бид тэднийг бодохдоо нөгөө байглаасаа заягдсан төрөлх өнгөл юм ягаан шоу юм бах гэж те ягаан өнгөтэй бах гэж эндүрдэг. За гэвч үндэ за дэгдэхийн настандаа бол нөгөө саарл сав саарл шоу байгаа. Тэгээд нас биеийн төрөд өнгө нь өөрчлөгдөн өнгө нь ихтэй яг өөрчлөгдөхдөө цав цагаан байдаг. За харин тэдний энэ эдээшилж буй усанд байх замаг одоо шримп аль аль нь каротиноид одоо нөсөө агуулсан улаан байх ба
үүнийг эзснээр тэдний өд ч гэсэн одоо мөн өнгөний өөрчлөлтөнд орж ягаан болдог байх нь. Одоо хоол тэжээлээс шууд хамаарч тэр өнгөний одоо ягаан байх хэсэг нь шийдэгддэг байх нь. За амьдралынхаа турш хэр хийдсэнийг нь одоо өднийх нь өнгөөр харж болно гэсэн үг ээ. За зарим нь бол бас ингээд тэгээ бүдгхэн ягаан ч гэдэг юм үү өөр өрөөдөг байх нэ. Тэгээс ядарсан их фламинго ягаан өнгөөс алдсан байдаг. Тэгэхээр эрүүл хүчтэй затгалан томчуудыг бол ягаан өнгөөр нь ялгаж болно гэсэн үг. За хосоо олохдоо ч гэсэн тэр цүргээрээ жигсаад ингээд маршал хийн гэж байгаа юм л та. Тэр нь бүр ингээд явж ёо тий балет юм уу юу юм бэ те бүр ингээд нэг сонгодог нэг тийм төрлийн бүжиг шиг юм хийж байгаа те толгоогоо өндөрт өргөөж бие одоо хэрсэн ягарсны гайхуулан гэж баталгаажуулж хосоо ингэж олдог. За гэвч одоо нөгөө ягаан өнгө авч чадаагүй тий жоохон юм цавирууд нь болохоор ингээд бүр өрөвдөлтэй маршлийн гадаа ингээд нугтайгаад угаасаа би сонгохгүй тий гэх тий жоохон ицсэн тий бас хүнд байдалтай байж идэг ягаан өнгө авч чадаагүй нь тэр нь сонирхол. За нал шугууны хувьд ягаан өнгө нь одоо энэ хосоо татаж дараагийн удмаа үлдэх чухал шалгуур нь болдог л зарим нь өнгөөрөө бусдыг татах биш эсвэргээрээ бусдыг түлхэх айлгах зорилготой өнгийг ашигладаг байна. Төв Америкийн ширэнгэн ойд байх Strawberry Poison Dart Frog буюу энэхүү час улаан өнгийн мэлхий өнгөө анхааруулах тохио болгож ашиглана. Тэдний арьс битүү хорны булчирхаатай бөгөөд нэг мэлхийний хорн л 10-аас 20 хүн алах хэмжээнд байдаг. Тэгэхээр энэ өнгөөрөө намайг идээд үзэлтэй гэхдээ чи харамсан шүү гэж хэлж байна л гэсэн үг. Хэрвээ чи өлсвөлэн амьтдаар дүүрэн харанхуй ширэнгэн ойд өөрөө зөөлөн биетэй амьтдын аманд амархан багтчихаар хэмжээтэй бол чамд одоо ийм дохио өгөх өнгө маш их хэрэгтэй байдаг байна. Тэгээд анхааруулад хилээд байхад нь эндүүрч амандаа хийсэн амьтныг бол амьсгалын замыг хаагаад таталт өгүүлээд шууд үхэлд хүргэдэг юм байна. Тэгээд түүнтэй адил мэлхийнүүд хажуухан Панамын одоо Bocas del Toro гэх юм саланган арлууд дээр байдаг. Тэгээд арлууд хоорондоо тэнгисийн усаар ингээд хязгаарлагдсан бие биенээсээ ингээд хязгаарлагдсан тул арал бүр дээрх мэлхийнүүд өөр өөрсдийн гэсэн өнгийг үсгэсэн байна. Харин хэдий ингээд өөр өнгийн өнгөтэй мэлхийнүүд байгаа ч гэсэн эдгээр нь яг үндэ нэг л зүйлийн мэлхий. Хуучин энэ арал ингээд салангад биш байх үед нэг газар ингээд амьдардаг нэг л зүйлийн мэлхий байж байгаад ингээд хид хідэн юм хэсэг арлууд толцсон чинь тусдаа нөгөө идж байгаа зүйлсээсээ болоод өөр өнгийн юм толбуудтай өөр өнгөтэй болсон. Гэхдээ бүгдээ одоо юм тод хортой гэдгийг илэрхийлсэн байдаг байна. Тэгэхээр эдгээр жижиг мэлхийн хувьд өнгө амьдралынх нь бүхэл чухал зүйлд хамааралтай, хамгаалалт, өрсөлдөгчдөөсөө илүүрхэх, хосоо олох гэдэл. Тэгээд тэдний хувьд бол амьдрал өөрөө тэр чигтээ одоо юм өнгнөөс хамаарсан өнгөний тоглолт юм аа. За хоёулаа хоёрт хамтран ажиллаж танилцуулчаад үргэлжлүүлье. Монголдо шинжлэгдлээ Skytel компани үндэтгэ ажиллаж байна. Тэгэхээр өмнө нь одоо мегабайтаар бидний төлбөр тооцоогоо идэг байсан бол одоо гигабайтаар төлөх боломжтой болсон байна. За өмнө нь Skytel-ийн дараа төлбөрт хэрэглэгчд маань одоо жишээ авал кино одоо эсвэл YouTube видео үзэхэд мегабайтаар тооцогддог байсан. За жишээ 1 цагийн кино үзэхэд ойролцоогоор 6,000 төгрөг төлдөг байсан бол харин одоо Skytel-ийн гигабайтаар тооцогддог болсноор яг юу болсон бэ гэхээр 1 цагийн кино үзэхэд 2,000 төгрөгөөр үзэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ бол шууд бодит урамшуулал, датаг бол бид нар ч өдөр тутамдаа байнгын хэрэглээгээ болгож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 3 дахин үнэ нь одоо багасаад хэрэглээгээ 3 дахин нэмэгдэж одоо ингэж ашиглах боломжтой болсон гэсэн үг ээ. Тэгээд өмнө нь 10 гигабайт дата дуусчдаг байсан газараа одоо 30 гигабайт дата хэрэглэж дуусахгүй гэсэн үг юм байна. Тэгээд кино үзэх, TikTok, YouTube, Zoom гэх мэт одоо интернет орчинд бол санаа зовхгүй ашиглана гэсэн үг. Тэгэхээр илүү дата, илүү хурд, илүү үнцэн харин төлбөр нь багассан одоо Монголдо илүү үйлчлэгийг та бүхэндээ санал болгож байгаа. Тэгэхээр та Монголдо үйлчлэгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож илүүг мэдрээрэй. Та Skytel-ийн үйлчлэгээг Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk, мөн Skytel application мөн веб ашиглан бүх төрлийн үйлчлэгийг одоо байгаа газраас авах боломжтой. За холбогдох усны дугаар нь 91 11 1952. За мөн Skytel.mn гэд сайт нь байна. Facebook дээр Skytel official гэд хаягаар нь та бүхэн дагаж аваад мэдээллүүдийг аваарай. Тэгээд бас яг хүмүүстээ бас хэрэгцээтэй ийм урамшуулыг зарлж байгаад их баярлалаа.
За хоёлаа чи хаана явчихлаа. Сайн нөгөө мэлхий яриад бас. Тэ. За жилийн дөрвөн улиралтай цас ордог газруудад бол нөгөө шувууд, чандаг, туулай, үнэг гэдэг одоо дийлэх амьтад бол орчиндөө илүү сайн уусахын тулд улирал дагаж өнгөө сольдог. Хүүшээ нөгөө амьтан мөн үү гэмээр те цав цагаан хөөрхөн үлгэрийн мэт нөгөө арктикийн үнэг маань ингээд боб борны шоол өөр амьтан шиг болцсон явждаг те. За харин зарим амьтад одоо улирал гэлтгүй байнгын өнгөө сольдог бас ийм амьтад байна. Жишээ нь дэлхий дээр одоо хаяагүй тохиолдох энэ crab spider гэдэг байгаа. Тэд нэг тийм байна. Тоос дамжуулж буй зүгийн эрвээхээ мэтийн шавжуудыг одоо цэцгнээсээ ялгаагүй өнгөнд ингэж оттдог. Одоо цэцгэн дээр очингуудаа шууд уг цэцгийнхаа өнгөнд ингээд хувраад яг цэцгийн тоосны хэсэг дээр нь ингээд ангуучлаад ингээд зогсчих юм байна л та. За тэдний гаднах энэ хуйган биеийн толь мэт өнгийг ойлгох чадвартай ба за хит ягаан туяагаар хардаг шавжид тэдний бие цэцгний яг очиж суух хэсэг шиг ингэж харагдаж өөрсдөө бараг амруу нь яваад орчихдог гэж хэлж болно. Бас яг хамлан шиг гэж бас ойлгож болохгүй юм байна. Хамлан бол нөгөө өнгө мэдэрч эстэй байдаг бол энэ болохоор юм толин одоо гаднах харгас гэх үү те одоо тийм зүйлтэй байдаг бахан. За бүр зөвгийн аалз байгаа цэцгэн дээр очиж суух магадлал даалцгүй цэцгэн дээр суухаас 3 дахин илүү байдаг гэсэн байна. За төв энэтхэгийн ойд дэлхийн хамгийн айдас сүрэг манжтын нэг Бенгалийн бар оршин суудаг. Дэлхийн хамгийн том муурны овгийн ангууч одоо золиос амтанда харагдахгүй байх юм том хэцүү биенж том те өөрөөс нөгөө отож барьдаг амтныг ч хэлэх ойрхоноос очиж барихгүй бол нөгөө тууж барьдаг бас биш те. Гэхдээ түүний энэ хар судалтай улбар шар хөрмөн ангийн амжилтын хамгийн гол нууц нь байдаг. Тэрээр одоо амтан барихын тулд тухайн амтантайгаа ойртох тусам сайн бөгөөд ойр хавийн модыг ашиглаж одоо те модны одоо ойролцоогоор ингэж отолтой байдаг бахан. Тэдний улбар шар өнгө бидний нүдэнд л одоо улбар шар модноосоо онцгойрч ил харагдах бол гөрөө болох энэ читал гөрөөсний нүд бол хоёрхан өнгө хүлээ авахчтай болохоор улбар улаан өнгийг огт ялгаж чаддгүй. Тэгэхээр гөрөөсний хувьд бар улбар шар биш өвс шиг саарл ногоон болж байгаа. Тухайн орчинтойгоо ямар ч ялгагдахгүй болж харагддаг буюу одоо бар ингээд хажууд нь ирж яхад нөгөө өвснөөс нь ялгаж харахгүй одоо анзаарахгүй л байж байгаа байх нь л те. Тэгээ эдгээр гөрөөсний ганц аврал нь одоо ойн нүд хочтой Langor monkey гэдэг байгаа л да. Eye of the forest гэж нэрлэдэг. За тэд бидэн шиг нүдэрээ харж зүгтаах тохоо өгөн одоо барын бүх хөдөлмөрийг үгүй хийдэг. Одоо нөгөө гөрөөснүүдэд дохио өгчдөг байх нь тий. За тэгвэл ер нь бар ягаад анханасаа юм ногоон өнгөтэй ч юм уу те эсвэл байгальтайгаа уусан өнгөтэй байж болоогүй юм бэ гэх асуулт бас байж болно. За учир нь энэ хөхтөө амьтад угаасаа одоо цэнхэр ногоон өнгийн нүсөө үсэндээ агуулж ингэж чаддгүй ийм онцлогтой байдаг бахан. За яагаад хөхтөө амьтан ийм цэнхэр ногоон өнгөтэй байдаггүй вэ гэхээр одоо хөхтөө амьтдын үрс арсны өнгө меланин гэж нэрлэгдэх 2 төрлийн өсөөнөөс бүрдсэн байдаг. За энэ нь эмаланин фомеланин буюу одоо хар хүрэн өнгө эсвэл шаргал улаавтар хүрэн өнгийг л ингэж гаргадаг ийм бодис агуулсан байдаг болохоор тэгэхээр ногоон биш юм а гэхэд одоо ядаж улбар шаргал өнгөтэй байх нь бол энэ байгаль дээрх хамгийн зөв одоо үлдсэн тий шилдэг сонголт нь байх юм байна. За өнгө одоо илүү содон сонирхолтой байдлаар бас ашиглагдаж болж байна. Хоёрхан өнгөөр ангуучтай дөнгөдөг ирээн тах. Бусад туруутнууд бүгд орчинтойгоо айл болох ууссан одоо шаргал бор өнгөтэй байхад яагаад ирээн тах яг эсэргээрээ онцгойрох өнгөний цохилгоотой байна одоо энэ баар шиг. Тэгээ ялангуяа энэ арслан, цөөвөр, чон, үчимбэр, эрвэс гэд ийм олон ангуучтай байхад одоо яагаад ийм онцгой өнгөтэй байгаад байна вэ гэхээр за энэ асуултыг бол олон жил одоо судлаачид эрдэмтэж ерөөсөй хариулж чадахгүй байсан байна. Тэгээ сүүлийн үеийн судалгаагаар илүү одоо энэ асуултыг одоо ойлгож эхэлж байна. Тэдний энэ хар биен дээр үүссэн ямар ч нөсөөгүй үс цагаан судлуудыг дахин давтагдашгүй бодгол болгон дээр одоо ингэж үүсдэг. Тэгээ хар цагаан өнгө бол яг эсрэг тесрэг өнгө. Хар өнгө бол бүх гэрлийг шингээдэг. Цагаан өнгө бол бүх гэрлийг ойлгодог. Энэ нь янз бүрийн одоо энэ хаздаг, хатгадаг, ядаргаа төвөг болдог юм шавжинд одоо ингэ толгойг нь эргүүлэх юм тухгүй мэдрэмжийг өгдөг байна. Одоо тэр шавжнууд чинь юм нийлмэл том нүдтэй байгаа. Тэгээ ингээд ирээн тахтэр ингээ очоод нэг нүд рүү ингээ гэрэл ойгоол тэгснээр буцаад гэрэл
бүх гэрэл нь ингээд шингээл тэгэл нэг ингээд гэрэл нь аваад хахаар шууд ингээд дотор нь мухаар ирсэн юм толгойн ирсэн тийм мэдрэмж өгдөг болохоор одоо тахтэр одоо тийм хазцаг ялаа малаа нэг очоод байхгүй баталсан юм билээ шүү дээ энэ үстэй санаа шүү тэгсэн энэ нь бас хамгийн чухал нь дайслинг эффект буюу сарниулах эффект гэж байдаг энэ нь болохоор магчдын хувьд тийм олон тах зэрэг давхилтаж байхад эсвэл яг ингээд нөгөө дахиад араас нь хөөгөөд яг ингээд барих гай байж хахад 90 алаг бие нь ингээд урдуур нь жирэлцээд толгойг нь бас ингээд муухай харуулаад дотор муухай харуулаад ингээд дахинд ингээд хэдхэн секундын юм боломж өгөхөд л тагч нь баг адилхан хурдтай болохоор зүгтаагаад алга болчдөг. Тэгээ энэ нь одоо маш юм чухал зүйл нь болт юм байна. Тэгэд зарим амьтдууд бол одоо өнгийг бүр илүү зөвүүн санаатай байдлаар ашигладаг. Тэр нь болохоор Австралийн ойр орчмын тэнгист байх нэгэн зүйлийн cuttlefish дээр жишээ авч хэллээ. За аль хэдийн ингээд хос болж үүрээ засаад ингээд үржилтэй бэлэн болцсон юм доминант ир болон түүний хамгаалж буй эм хоёр байжээ. Хажуухан талд нь энэ том ирийг сорж хүчээ үзэж чадхааргүй юм жижигвтер биетэй ирүүд ингээд ажиглаа л байж байна. Энэ хоёр яах нь вэ гэл. Тэгтэл нэг ойролцоо биетэй мөртлөө бас арай жижигвтер ир доминант иртэй хүч үзэхээр одоо хурж ирлээ. Тэр хаагур одоо хоёр том ир ингээ хоорондоо тулалж байгаа хаагур нөгөө хараа байжсэн жижиг ирүүдийн нэг нь өөрийгөө өнгийг хувиргаад им шиг болж жүжиглээд нөгөө хамгаалж байгаа эмнийх нь хажууд нь очиод наалдаад хамтдаа байж гин. Тэгээд том ир ингээ тулаанда ялалт байгуулад эргээ тартал нөгөө хамгаалж исэн юм нь хоёр бол им болоод хувирсан. Хоёр им болцсон. Тэгэд баг ашигудаа ингээд тулааны шагнал юм бэлгүүдээ ингээд хоёр имийг ингээд хамгаална. Тэгтэл яг үүндээ тэр хамгаалтанд дор им мэт дүр эсхэн өнгөө хувиргасан жижигэр тухтай нарахгүй том ирийн хостой үржилт орж ирдэг байх нэ. Нэг хамгаалж исэн ир нь нөгөө тий хамгаалаад байлдаж явах хооронд эмхтэй болоо жүжиглээ орон гэрт нь орцсон биш. Тэгснэ нөгөөх нь дахиад хоёр юм хамгаалж яах гэж бодсон хамгаалаа яж. Хөрхий тэгээд одоо баригдах бах тааж гэж. За тэгээд антити ертөнцид өнгө бол зүгээр нэг гоё л биш. Тэдний хэл, тэдний зэвсэг, тэдний нууц, зарим нь анхааруулж, зарим нь нууж, зарим нь татаж бусдыг төөрөгдүүлдэг. Гэвч бидний сая яриаггүй бүр байгальдч өнгөний тухай бидний ойлгоогүй, нээгээгүй нууцуд дэндүү олон байна. Бас бүгдээрээ маш сонирхолтой байна. Тэгээ бид нэр одоо энэ техник технологийн дэвшлэлтээр л энэ зүйлсүүдийг зах зугаас нь одоо ингэж дөнгөж ойлгож эхэлж байна да гэж нэвтрүүлгээд басхий да. ертөнц амьдрал гэдэг үнэхээр баялаг гэдгийг бас мэдрүүлсэн дугаар байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон Монголдо шинжлэхтлээ Skytel компани ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За хамтаа байсан үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Дараагийнхаа амьтд ертөнцөөр эргэж уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.